хөрөнгөний биржээс асууя. Дэлхий дээр Хятадаас өөр Шанхай, Шинжиний хөрөнгөний биржээс өөр төрн эзэмшдэг хөрөнгөний бирж хэд байдаг вэ? Тэгэхээр яагаад одоо энэ 49% эзэмшээд яагаад хөрөнгөний бирж ажиллах гэдэг вэ? Тэгээ гадны хөрөнгө оруулагч нь орж ирэх болцоогүй, менежмент байхгүй, нэг баахан компани IPO хийсэн нээлттэй болсон нэртэй. Тэгвэл хөрөх чадвар байдгүй, гадны хөрөнгө оруулагч орж ирэх боломжгүй. Ийм хөрөнгөний биржээр энэ компаниудаа нээлттэй болгоод үр дүн гарах уу? Тэг биржтэй тэр хөрөнгөний биржийн бас одоо тэгээд за шин захиралтай болсон. Тэгээд ер нь бол хөрөнгөний биржийг бид нар чинь бас Лондонгийн бирж рүү оролдож үзээ, Сингапурын биржийн менежмент оруулах гэж үзэл оролдсон. Яг үүндээ сая сүүлийн үед уулуурхаан биржид энэ дээр үйл ажиллагаа явуулж үр ашиг нэмэгдсэн. Манайд хөрөнгөний зах зээл, санхүүгийн зах зээл гэдэг нь үнэхээр унтсан байгаа. Одоо банкуд л мангас болтсон. Хэдэн банк бусууд дээрээс нь одоо хөрөнгөний зах зээл дээр одоо тийм хувьцаа биржийн арилжаа бол үнэхээр унтсан байж байгаа. Одоо тэгээд өөрсдөө сайн ажилласан гэж хэлж магадгүй. Үгүй. За хөрөнгөний биржээ зоригтой хөгжүүлэхгүй бол ямар ч менежментийн компани ашиг сонирхол нь орж ирэхгүй болохоор сайн ажиллахгүй. Лондонтой бол зүгээр л систем авсан шүү дээ. Одоо бол ингээд энэ гадны хөрөнгө оруулалтыг маш богино хугацаанд татаж оруулж ирэх болцоо бол хөрөнгөний биржээ нээлттэй болгоод Токиогийн хөрөнгөний бирж, Солонгосын хөрөнгөний биржтэй менежментийн өчмөр байгаа. Тэр хуулиа өөрчлөөд. Тэгэх юм бол Монголын эдийн засгт банкнаас гадна одоо гадны хөрөнгө оруулалт зогссон. Түрүүн очроод гişүн бол үнэн л хэлж байгаа. Бодит үнэн байдлаараа зогссон шүү дээ. Ийм улс төрийн эрсдэлтэй газар орж ирэхгүй. Тэгэхээр хөрөнгөний биржээ эхлээ зэгцлэх ёстой. Тэхийн тулд одоо цэнгэл даргатай би бас санал солилцсон. Протокол дээр асууя. Хөрөнгөний биржийг бол хувьчлах сонирхол байдаггүй шалтгаан нь одоо газар байшинд нь болоод идэв шүү дээ. Тэгэхээр төрийн өмчийн хороо тэрийгэ тусад нь хувьчилж дуудлага. За 2 номер цэнгэл дарга. Бид 22-оос 23 оны үндсэн чиглэлд хөрөнгөний биржийг 34% нээлттэй болгох ажлыг хийсэн. За одоо 2 дахь одоо зах зээл дээр бол хувьцаа гараа явж байгаа. За бид энэ удаад бол одоо дараагийн алхам болгоод нэмж 15% буюу 49% нээлттэй болгоё гэдэг байдлаар олж ирж байгаа. Ер нь бол таны хэлж байгаа зөв. Ер нь бусад орнуудын хөрөнгөний бирж бол бүгд бол одоо хувийн ийм одоо чиглэл рүү явсан. Одоо төрд байдаг одоо хөрөнгөний бирж бол ер нь хавар байхгүй л та. Тэгэхээр энийг бол яг хуу их хуралд бол бүрэн ирэх нь байгаа. Одоо бид 49-51 гэж явж байгааг бол хувийн хвшлэлийнхэн юуг нь одоо давмгай байдлаар энийг бол оруулж болохгүй юм байхгүй. Ер нь бол хөрөнгөний бирж бол 34% гаргаад одоо туршлагатай болсон. Ямар ч хэлсэн таны хэлсэн саналуудыг тусгаад ингээд их хурал дээр хилцүүлэх дээр ингээд угаасаа энийг ярих учраас энэ бол нээлттэй бас яригдчих болох байх гэж бодож байгаа. Цэнгэл дарга нөгөө тодорхой асууж байгаа нь хөрөнгөний биржээс төрийн өмчийн хороо өөрийн эзэмшлийн газар барилгыг тусдаа дуудлага худалдаагаар оруулаад хөрөнгөний биржээ хувьчилж чадахгүй тийм зохицуултыг хийх болцоотой юу гэдгийг нэгдүгürt асууж байгаа. Хоёрдугаарт одоо тэр их хурлын гишүүдүүд ингээд та нарт эрхэн нээлттэй гэдэг байгаа. Гэхдээ хөрөнгөний бирж маань өөрөө энэ чиглэлийнхээ судалгаагаа бидэнд танилцуулах хэрэгтэй шүү дээ. Судалгаагаа хийсэн үү гэд хамгийн анхны асуултан дээрээс асуусан. Энэ хоёр асуултын хариултыг авъя. Улсын их хурл бол төрийн бодлого тодорхойлдог. Тэгээ улсын их хурл дээрээс одоо хөрөнгөний биржийг байрыг авч үлдээ. Тэр түүхэн тусгалтаа маш үнцэнтэй газар тэр байгаа учраас энийг авч үлдээд харин хөрөнгөний биржийнхаа тэр үйл ажиллагаа менежментийг нь тийм чөлөөтэй хөвчлээд тэр эрхийг нь хөвчлээ гэдэг ингээд шийдвэр гаргачих юм бол бид нар яг л тэгэж хэрэгжүүл явчихна. Ингэж шийдвэр гаргах нь зөв байх. Зөв байх. Үнэхээр одоо тэр сайн байршилтай түүхэн барилгаа төрдөө аваад үлдээ. Тэр хөрөнгө дотор нь үйл ажиллагаа болж хөрөнгөний биржээ тэр тусгай зөвшөөрөлтөй бүх одоо их тоног төхөөрөмж програм хангамж мэдээллийн сантай хамт нь одоо хөвчлээд ингээд чөлөөтэй хөрөнгөний зах зээл маань хөгжих бололцоог бий болгочихъя. Энийг бол та бүхэн болоод үндсэндээ их хурал дээр энэ ажлын хэсэг байгуулад санал гаргаад ингээд бид их хурлын засгийн газар ингээд чиглэх бололцоот ийм байдлаар шийдчихвэл илүү бас үр дүнтэй зөв болох байхаа.